Дараагийн мэдээг танилцуулъя. Мянмар, Тайланд болсон газар хөдлөлтийн аюул ихээхэн хохирол учруулсан. За үүний улмаас бол авирагчид тухайн нөхцөл байдалд өдөр шөнөгүй ажиллаж байгаа ийм нөхцөл байдалд тулгарсан байна. За тэдний хувьд бол багаж хэрэгсэлгүй улмаас зарим тохиолдолд нүцгэн гараараа одоо нурангад дарагдсан хүмүүсийг аврах ажиллагааг үргэлжлүүлж байгааг мэдэгдсэн байна. За албан ёсоор нас орсон хүмүүсийн тоо бол 1700 давсан. За нийтдээ энэ удаагийн газар хөдлөлтийн хэмжээ бол 7.7 баалын газар хөдлөлт байсан. За амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь Мянмарын 2 дахь том бодох Мандалайд байрлаж байсан юм байна. За нийтдээ нас орсон хүмүүсээс гадна 3400 гаруй хүн шархтаж 300 гаруй хүн Орос хориггүй болсон гэсэн ийм мэдээллийг бол өгч байна. За харин Америкийн нэгдсэн улсын геологийн алба бол загварчил гаргаж Мянмарт одоо амир өртсөн тоо бол дурдсан тооноос илүү байна гэж одоо тооцооллыг гаргасан байна. За тэдний тооцоолоор нийтдээ 100000 гаруй хүн бол энэ удаагийн одоо газар хөдлөлтөнд амь насаа алдсан байж болцсохгүй гэж үзэж байгаа юм байна. За дээрэс нь энэ удаагийн одоо газар хөдлөлтөөс бодоод эдийн засгийн хувьд бол ихээхэн хохирол учирсан. За жилийн эдийн засгийн гарцаас давсан байж магадгүй ийм хохирлыг нь Мянмарын эдийн засагт үзүүлсэн байж болцсохгүй гэж хэлж байна. За дээр нь аврах багийнхан бол аврах үйл ажиллагааг үргэлжлүүлж байна. За бид бол заримдаа гараараа хүмүүсийг одоо ухаж гаргаж байна гэсэн ийм мэдээллийг өгч байна. За дээр нь бол үүний зэрэгцээ Бангкок хотод бол нийтдээ 18 хүн нас барсан батлагдсан. За тэдний 11 нь бол өндөр барилгад бол дарагдаж нас барсан. За 78 хүн соргогүй алга болсон гэсэн ийм мэдээлэл бол өгч байна. За одоогийн байдлаар Мянмарт өрнөж байгаа нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй наривчсан мэдээлэлүүд бол хүндрэлтэй байна. За яагаад вэ гэх юм бол Мянмар бол нэлээд хаагдмал ийм улс байгаа. За тус улсын хувьд бол цэргийн дэглэм тогтсонтой холбоотой гадны хэвлэл мэдээллийн байгууллагууд үйл ажиллагаа явуулахад хаалт тавьдаг. За үүнээс болоод бол тус улсаас бодит мэдээллийг авахд бол хүндрэлтэй байгаа юм байна. За улс орны даяар бол бүх одоо энэ радио, телевиз, хэвлэл мэдээлэл, онлайн хэвлэл мэдээллийг бол төрөх яндаг. За үүнээс болоод бол бодит мэдээллийг авах боломжгүй байгаа гэж үзэж байна. За нөлөөллийн бүс дурдсан нутагт бол бас гар утас хэрэглэх боломжгүй байгаа нь бол гол нь төр нутаг дэвсгэрт бол цахилгаан тасарсантай холбоотой байгаа гэж үзэж байна. За цэргийн эрх баригчд бол энэ одоо үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор бол дэлхийд дахинд хандаж уриалга гаргасан байна. За олон улсаас тусламж хүссэн. За энэ дотроо бол тусламж үзүүлсэн орон дотор бүгд найрамд Хятад ард улс Энэтхэг улсаас бол тусламж ирж үзүүлж байгаа юм байна. За мөн Тайланд, Малайз, Сингапур, Оросын албаны улсаас тусламж илгээж байгаа юм байна. За хэд хэдэн орны аврагчид амьд үлдсэн хүмүүсийг олох, гаргах чиглэлд бол орон нутгийн хүчин чармаалтад нэгдэж ажиллаж байгаа юм байна. За мөн Нүүбийн эрүүл мэндийн байгууллага болох Дэлхийн эрүүл мэндийн байгууллага газар хөдлөлтийн үр дагаврыг онцгой байдлын үед аврах арга хэмжээний хүрээнд 3 дугаар зэргийн онц байдал буюу идэвхжлийн хамгийн дээд түвшин гэж ангилан тогтоосон байна. За Мянмарт гамшигын улмаас 30 хоногийн хугацаанд бол эрүүл мэндийн тулгымцсан асуудлыг шийдвэрлэхийн тулд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 8 саяын тусламж бас хүсэж байгаа юм байна. За энэ газар хөдлөлт түүний дараах жижигхийлэл нь одоо харьцангуй гүйхэн буюу ойролцоогоор 10 км-ийн гүнд байсан. За гүн байна гэдэг нь бол бас нөхцөл байдал илүү сайн байна гэсэн үг биш, харин ч сөргөөр нөлөөлж байгаа юм байна. Гадар дээрх нөлөөлөл нь илүү гүн гүнзгий газар хөдлөлтөөс илүү их хэмжээний сүрэл тарьж байгаа бөгөөд барилгууд илүү хүчтэй цэцэрч одоо нурах магадлал өндөр байгаа юм байна. За энэ газар хөдлөлтийг бол бас харьцуулж авч үзсэн байна. За тухайлх юм бол 2004 оны 12 сарын 26-нд бүртгэгдсэн хамгийн том газар хөдлөлтийн нэг нь Индонезийн эрхт болсон цунами үүсгэсэн ийм томоохон хэмжээний газар хөдлөлт болсон. За энд бол энтхийн талаа бүхэлдэн сүрлүүлсэн. За энэ бол 9.1 магнитудын газар хөдлөлт байсан. За үүний улмаас бол 228 мянган хүн амь насаа өргөдөж байсан. За Чилд бол 1960 онд 9.5 баалын хүчтэй газар хөдлөлт болж байсан байна. Тэгэхээр энэ удаагийн газар хөдлөлт нь бол хэмжээний хувьд харьцангуй одоо бага боловч хамрах хүрээ нь бол өргөн байгааг судлаачид газар хөдлөлийн талаар судалдаг эрдэмтэд бол хэлж байна.